Тэгэхээр бамбаа булчирхай гэдэг маань бидний одоо энэ түүх мөгөөсний доор өрцний дээр байрладаг 3-4 см урттай 1 см зузаантай юм жижигхэн булчирхайлаг эрхтэн байгаа. За энэ булчирхай маань өөрөөсөө тиреотиронин, тироксин гэдэг хоёр дааврыг ялгаруулдаг. Гэхдээ энэ даавар нь бүр маш бага хэмжээтэй ялгардаг хэрнээ биологийн өндөр идэвхтэй тийм даавар ялгаруулдаг байгаа. Энэ даавар маань одоо ингээл толгойтой үснээс ахлуулаад хөлний үзүүр хүртэл одоо бүхэл бие махбодын бодис солилцоог хэвийн хэмжээнд нь барьж оролцдог байна. Амлалтаараар ер нь ингээд ихэнх тохиолдлуудад бол бамбаа эмгэгүүдээс бамбаан зангилаа бол хамгийн их зовлон тохиолддог. Бамбаан зангилаа эмгэг маань ихэвчлэн нөгөө санамсаргүй байдлаар буюу одоо яг эрт илрүүлгээр үзүүлж аваад эсвэл өрчин сэргийлэх үзэлгээр үзүүлж аваад онцлогддог. Энэ маань яаж юм гэхээр бамбаа маань бол нэг бүтцийн хувьд л бага зэргийн юм өөрчлөлт үүсэж байгаа гэдгс үг. Тэгээд одоо Европт хийсэн судалгаагаар бол бамбаан зангилаа бол 40-с дээш насны хүмүүсийн дунд 2 хүн тутмын нэгдэнд бамбаан зангилаа онцлогдсон байдаг. Эдгээрээс одоо яг ингээд зангилаа онцлогдсон хүмүүсийг судлаад үзэхээр 3-5% нь буюу одоо маш бага хувьд нь хортой байх магадaltaй байдаг. Тэгэхээр зангилаа нөгөө яг яагаад үүсээд байна гэдэг айгүйх асуудаг. Яагаад үүсэж юм гэхээр нэг бол генетикийн хүчин зүйлс байж болно. Хамгийн ихэнд одоо генетик гэдэг нь удмын хүчин зүйлстэй аав ээжд нь төрсөн одоо ээжд нь эгчд нь ч юм уу бамбаан зангилаа байвал бамбаан зангилаа удамших мандлага ихтэй. Үүнээс гадна болохоор орчны нөлөө гэж байгаа. Одоо орчны нөлөөг бид надад гэхдээ үнэлэх боломж ер нь харьцан жоохон бага байгаа. Одоо хөрсний бохирдол, агаарын бохирдол байж болно. Эсвэл йодын илүүдэл. Одоо нэг хүмүүс маань ингээд йод сайн гэд йодыг яваад идэг. Энэ маань йодыг хэтрүүлэн ирснээр бамбаан зангилаа үүсдэг. Эсвэл йодын дутагдaltaй холбоотойгоор бас бамбаан зангилаа үүсэж болдог байна. Бамбаан зангилаа гэдэг бол бамбаа нөгөө бүтцийн хувьд үүсэж байгаа эмгэг. Бамбаа одоо хордлого буюу илүүдэл, дутагдал гэж яриад байгаа маань бамбаа үйл ажиллагааны эмгэг байгаа юм. Тэгэхээр энэ маань яадгүй гэхээр нэг басна бамбаагаас сая нэг юм тиреотиронин, тироксин гэх 2 даавар ялгардаг гэж хэлсэн дээ. Энэ даавруудын хэмжээ ихсээд ирэхээр нь хордлого гэд багасаад ирэхээр нь дутагдал гэж хэлж байгаа. Хоёулаа бол яг эсрэг тесрэг завар илэрдэг. Нэг басна нөгөө бамбаа даавар маань ихсээд ирэхлээр ихэвчлэн тэрийг бид нар тархмал хордлогот бахуу буюу Грейвсийн өвчин гэж хэлдэг. Энэ үед тухайн ямар завар илэрч болох вэ гэхээр хүлэрнэ, зүрхтэлсэн, салгалж чичирнэ. Тэгээ тайван бус тийм чочромтгой болсон байдаг. Хоолны туршил нэмэгддэг. Туршил нэмэгдэхээр тухайн хүмүүс их идээд байгаа хэрнээл чин хасаа тураад идэг. Тэгээд гүйлгэх, дээрээс нь болохоор нүд бүлтийх, нүдний угаар одоо хатгуулж өвдөх, булчин сулрах зэрэг заврууд илэрдэг. Харин бамбаан дутагдлын үед нь бол бүр эсрэг заврууд илэрнэ. Нөгөөд дээр зүрх дэлсэжсэн бол зүрхний пульс буурах ч юм уу те. Эсвэл даарах, өтгөн хатах, чин нэмэгдэх, тэгээд бун адил сэтгэл санаа доторгүй болох үе мөчөөр өвдөх зэрэг заврууд илэрдэг байна. Бамбаан яг дутагдлын үед маань хүмүүс маань бамбаанаасаа болоод тархлаад байна, жин нэмэгдээд байна гэж айгүй хэлдэг. Гэхдээ энэ маань болохоор яг тархалалт бол биш. Яг бамбай зүгээр эсийн завсар бидний одоо ингээд судас маань явж явах тэр эсийн завсар маань шингэн хуримтлагдсантаас холбоотой жин нэмэгдээд байдаг. Тэгэхээр бамбай яг дутагдлаа онцлуулад түндэ тохирсон даавар нөхөх хэмжлэгээ хийгдснээр жин буцаад хэвийн хэмжээнд орох хэвээр. Тэгээд бамбаан дааврыг шалгаад тухайн даавар маань хэвийн хэмжээнд орсон байхад тархалалт байгаа дайвал энэ маань ер нь биед хасан тархалалт гэдэг өвчин байгаа юм биш үү гэдгийг заавал уншлах хэвээр. Бамбай ер нь бол одоо эмчнэр маань тухайн хүнийг үзэхдээ эхлээд яг тухайн хүнийг орж ирснээс нь ахлуулаад хараад л те бамбайг нь барьж тэмтэрч үзээд ч юм уу одоо яг тухайн хүнийг чагнаад тэмтэрж ийж яг тухайн хүндээ өвөрмөц шинжилгээнүүдийг төлөвлөөд үзүүлвэл хин хиндэ дээр. Гэхдээ нөгөө хүмүүсээ одоо нөгөө хотчлолтой холбоотой цаг нар ажилтай холбоотойгоор яг шинжилгээгээ өгчөөд ирья гэж бодож ивэл нэгдүгээр талаараа бамбай үйл ажиллагааг үзэх бамбай үндсэн 3 дааврыг өгнө. Энэ дээр маань ямар дааврыг өгдөг вэ гэхээр Т3, Т4-ээс саяны хэлсэн даавруудаас яг чөлөөт гэсэн хэлбэрийг нь өгдөг. Free гэдэг одоо хүмүүсийн мэдгээр бол FT3, FT4 гэж байдаг. Энэ маань яадгүй гэхээр яг цуснд чөлөөт хэлбэрээр байгаа буюу идэвхтэй хэлбэртэй бамбаан даавар гэсэн үг. Үүний гадна болохоор өнчин тархинаас ялгарч байгаа TSH гэдэг даавар байдаг. Энэ маань яадгүй гэхээр өнчин тархинаас ялгараад бамбаан дааврынхаа хэвийн үйл ажиллагаа ингээд зохицуулаад явж идэг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө эмчтэй эрэхтэй энэ TSH, FT4, FT3 гэсэн энэ 3 шинжилгээг цусаар өгөх хэрэгтэй байх нэ. Мөн бүтцийн хувь шалах хэрэгтэй. Ингийн тулд бамбай нөгөө хитаван шинжилгээ буюу эрэгтэй арь занснаар бамбай эхо шинжилгээ хийлгээд бүтцийн үед бамбай маань томорцсон юм уу, жижигэрсэн юм уу, зангилаа байгаа мó, зангилаа нь одоо зангилаа маань том юм уу, жижиг юм уу гэдгээс нь хамааруулаад цаашдаа уншиг тавьдаг байна. За бамбаан зангилааг маань бид нэр хамгийн ихний ээлжинд болохоор хитаван шинжилгээр ерөнхийд нь үзэж байгаа юм. За тэгэхээр хитаван шинжилгээнд дээр одоо эмч маань үзээд, эхоны эмч маань үзээд бамбаан зангилааг 1-5 хүртэл ангилдаг юм. Тэгэхээр тэр ангиллаас нь хамаар одоо нөгөө дараагийн эмчтэй нэгснээ мессеж өгж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр 1-2 дугаар ангилалд байгаль. Бас өөрөө илүүл бамбаан зангилааны хэмжээ одоо бусад нөгөө эхоны
олон хүчин шинж тэмдгүүд нь чухал. Тэрнээс хамааруулаад 1.5 дотор тэгээ хоргүй гэж үзсэн байх юм бол 1-2 дугаар ангилал гэж үзсэн байх юм бол бид нар тэрийг 6 сараас жилдээ нэг удаа бамбай хитаан шинжилгээд харуулад дотоод шүүрлийнхаа эмчийн хяналтанд байж идэг. Харин нөгөө бамбай ягийнхаа эмч маань 3-5 гэж ангилсан. Тэгээ хэмжээний хувьд 1.85-аас том шохоожилттой ч юм уу тэгж үзсэн байх юм бол тэрэн дээр бид нар одоо нарийн зүйний хатгалтын шинжилгээ хийлгээрээ гэд бамбай мэдслийн эмч рүү явуулдаг гэсэн. За бамбай одоо нарийн зүйний хатгалтын шинжилгээнд дээр хүмүүс байна гэдэг нөгөө хүзүүргээ хатгуулахаас айгаад тэр бамбай нь хатгалтын шинжилгээг өгдөггүй. Тэр маань яадгүй гэхээр ерөнхийдөө бол булчин тариа хийж байгаатай адилхан. Яг л нөгөө 2-3 грамын шипризээр хатгаад жижигхэн эсийг соруулж аваад одоо бамбай энэ эс маань хоруу чанартай байна уу үгүй юу гэдгийг үздэг. Өртөг багтай дээрс нь хийхэд хялбар тэгээ дээрс нь оншиг тавих мэдрэг чанар өндөртэй юм шинжилгээ байдаг баг. Тэгэхээр энэ дээр нэг анхаарах юм гэвэл бамбай нөгөө дутагдaltaй хүмүүс маань Hashimoto-гийн тиреоидит гэж байдаг. Энэ хүмүүс маань нөгөө глютен хориглох хэвээр гээд нэг уншсан байдаг. Тэгэхээр яг бол одоо судалгаагаар ч юм уу тийм глютен хориглох ёстой гэсэн тийм заалт бол байхгүй. Тэгвэл нөгөө бид нар хоолт хичээлийн үл зохицол гэдэг шинжилгээ өгдөг. Тэгээд тэр зохицлын шинжилгээ өгөөд үнэхээр глютений тохиромжгүй юм байна гэд гараад ирсэн тохиолдолд бид нар глютенийг хориглодог. За тэгэхээр энэ дээр олон анхаарах хэрэгтэй. Тэгээ глютенийг одоо шаардлагагүй хүмүүс маань бүгд хориглочихлоор шинэ тэжээлийн дутагдалд орчдөг. Бас нөгөө кето дэглэм гэд бариад байдаг. Тэр маань одоо ямар ч нөгөө нэг шинжилгээ ухаанаар батлагдаагүй юм байхгүй. Тэгэхээр тэрийг бариад ирэхлээр тухайн хүн шинэ тэжээлийн дутагдалд ороод дараагийн байдлаар дараагийн өвчнөд нүсээ авчдаг гэсэн. Бусдаар болохоор бас нэг микро элементүүдээс ямарыг нь хэрэгжилж болох юм бэ, ямарыг нь хэрэгжилж болохгүй вэ гэдэг. Тэрнээр нэгдүгээр йодыг болохоор хүмүүс маань сайн гэл нэмэлтээр уучдаг. Тэгэхээр йод маань өөрөө яадгүй гэхээр бамбай булчирхай яг тэр Т3, Т4 гэдэг дааврын үүсгэт маань оролцдог хэдий ч ихсээд ирэхлээрээ бамбай зангилааг томруулцдаг. Бамбай хордлохыг үсгчдэг. Тэгээд дараагийн асуудлууд гараад ирдэг. Тэгэхээр йодыг бид нар юунаас авч болох вэ гэхэлэр зүгээр ингийн йоджуулсан давснаасаа л авах болно гэсэн. Тэгэхээр тухайн хэрэгжилж байгаа давс маань яг йоджуулсан давс мөн үү? Дотор нь хангалттай хэмжээний йод байна уу байхгүй юу гэдэг нь бас их чухал байдаг. За тэгээд мөн далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн одоо сүүлд хэрэглээд байгаа нөө мёг гэж байгаа тийм мёг байна, загсны мах байна. Тэрнээс бол бид нэр йодыг хангалттай хэмжээнд авч болно. За мөн Д витамин ууж болох уу гэж асуудаг. Тэгэхээр Д витамин бол одоо бидний дархлаа тогтолцоог хэвэн явагдахад хамгийн чухал үүрэгтэй витамин байгаа. Тэгэхээр одоо энэ автоиммуны бамбайн юу Грейвсийн өвчин, Hashimoto гэдэг бол бүгд л дархлаа тогтолцоо буруу явагдсанаас холбоотой үүсэж байгаа эмгэг. Тэгэхээр энийг хэвэн явагдуулахын тулд бид нар Д витаминыг тогтмол ууж авах хэрэгтэй. Гэхдээ нөгөө нэг яг одоо тэдийг уух хэрэгтэй гэж нэг хажууд хүнээсээ сонссноо тунгаараа ууж болохгүй. Яг цусан дахь Д витамины хэмжээ маань ямар байгаа юм? Одоо бид тариулах хэрэгтэй юм уу? Эсвэл уух нь үр дүнтэй байна уу гэдгийг үзчихэж тохирсон тунгаараа хэрэглэх хэрэгтэй. За бас нөгөө селен, цайр, кальц гээд бас эрдэс микроэлементүүдийг эднэрийг бол яг цусан дахь төвшнөө үзчихэж уугаарай гэж зөвлөдөг байна. Бамбай асуудалтай нэгдүгээр тухайн хүнд удамшлын хүчин зүйл байгаа бол бамбайг эрт үед нь үзүүлээрэй гэж зөвлөмөрөө. Бамбайн зангилаа онцлогдсон бол эмчтэй 6 сар багтаа 6 сар тутам заавал үзүүлж агаарай. Тэгээд нэмэлтээр янз бүрийн эрдэс хүмүүс битгий хэрглэж агаарай гэж зөвлөмөр байна да. Анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ удаа бид бамбай өвчлөлийн талаар ярилцлаа.